4.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар нийслэлийн сургууль цэцэрлэгүүдэд засвар хийж байна. Аль 6-7 дугаар сард төсвийг нь батлаад өгсөн засварын ажлууд эх оны босгон дээр амжиж хэрэгжих төлөвтэй байгааг албаныхан мэдээлж байлаа. Хөтөлбөр эрүүл мэндийн холбоотой нэгэн таатай мэдээлэлээр үргэлжилж байна. Монгол эрдэмтэд хор тавдрыг эмчлэх биологийн бэлтгэлийн судалгааг хийж байна. Тэдний 10 гаруй жилийн туршилтын үр дүнд үхрийн илгнээс гаргаж авсан бэлтгэл нь хор тавдрыг устгаж байгааг тогтоожээ. Монс группийн энэ судлалын хүрээлэнгийн эрдэмтэд үхрийн илгнээс элифийн хэмээх бэлтгэл гарган авчээ. Энэ бэлтгэл нь хадрын эсийн ургалт үсэрхийллийг зогсоох нөлөөтэй Япон бүгд найрамдах Хятад ард улс Монголын эрдэмтдийн баг тогтоосон байна. Эхний шатны судалгааны үр дүнд элэгний хадрын эсийн хуваагдал шилжилт хөдөлгөөнд нөлөөлж дараагийн судалгаагаар хадрын эсийг өгчлөлд оруулжээ. За энэ зурган дээр харах юм бол энэ А, В, С, Д гэсэн энэ дөрвөн зураг байгаа. За энэ дээр А дээр нь бол хадрын эсүүдэд элифийн хийгээг байгаа. За В дээр нь бол хадрын эсэд 50 микрограмм миллилитр элифийн, нөгөөх дээр нь бол 100, энэ дээр 250 микрограмм миллилитр элифинээр үйлчлүүлсний дараа хадрын эсүүд хэрхэн үхэж байгааг бол харуулж байгаа. За энэ дээр бол үнцэнтэй нэг хамгийн дээд нь 3 цаг орч юм үйлчлүүлсний дараа гарсан үр дүн байна. За А дээр ямар нэг үйлчлэгээ явуулаагүй учраас хадрын эсүүд бол тэр чигтээ тэгвэл концентрацаас хамаарат хадрын эсүүд маань хүчилд орсон нь бол энд харагдаж байгаа юм байна. Тухайлбал өндөр концентрацаар үйлчлэх юм бол хадрын эсийг бол бүрэн дарангуулах талууга байна гэдэг тогтоогдсон байна. Монголчуудын дунд түгээмэл илэрдэг хорт хадрын 40 гаруй хувийг илэгний хорт хавдар эзэлж байна. Жилдээ 50-60 тохиолдолд шинээр бүртгэгддэг. Хэрвээ Монгол эрдэмтдийн гарган авахар судалж байгаа энэ бэлтгэлийн туршилт амжилттай дуусах юм бол илэгний хорт хавдартай олон хүний амь насыг аврах ач холбогдолтой гэж үзэж байгаамаа. Энэ энийг гаргаж авах технологи нь одоо аль хэдийн боловсрогдсон байгаа. Бид нар ямар ч үхрийн илгийг аваад яг өөрөөх төсөлтийн боловсруулсан технологиор гаргаж авахд бол эмишн чанар бол яг адилхан агуулмжтай тийм бэлтгэлийг бол гаргаж авах бүрэн болцоотой болсон. Одоо харин цаашаа гүнзгийрсэн судалгааг л явуулах шаардлагатай байна. Үхрийн илгнээс гаргаж авсан энэ бэлтгэлийг илэгний хорт хавдраас гадна умаах үзүүний хорт хавдрыг эмчилэхэд эерэг нөлөө үзүүлж байгааг судалгаагаар тогтоожээ. Одоо хийж байгаа эмнэлзийн туршилт буюу олон хүн дээр туршиж бүрэн баталгаажуулсны дараа Монгол улсын эмийн бүртгэл бүртгүүлнэ үүнд 2-3 жилийн хугацаа шаардлагатай юм байна. Манай хувийн хэмжээний